За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За хэмэл аюун ухааны ChatGPT загвар боловсролдох хэрэглээ сэдвэр илтгэлээ та бүхэндээ танилцуулах гэж байгаадаа таатай байна. За хэмэл аюун ухааны хурцтай хөгжиж байгаа энэ үед ChatGPT гэх мэт хэрэглүүд оюутнууд багш нар болон боловсролын салбарын бус ажилтнуудад олон хэрэглээг бий болгож байна. OpenAI бүтээсэн ChatGPT хэмэл аюун ухаан бүхий хэлний загвар нь 2022 онд танилцуулагдсан бөгөөд боловсролын салбарт онцгой ашиг тогтолтой хэрэгсэл болж байна гэж үзэж байна. Энэхүү загвар нь байгалийн хэлний боловсруулалт хийх чадвартай хүнтэй төстэй харилцан яриа өрнүүлэх боломжийг олгодог бөгөөд ChatGPT нь суралцах судалгаа их бичих ур чадвар хөгжүүлэх, эссений оноо автоматжуулах, хувийн сургалт өгөх зэрэг олон талын хэрэглээний боломжийг санал болгодог. За Scopus болон Google Scholar мэдээллийн сангаас 21-ний сонгон системчилсэн том судалгаа хийсэн. Энэхүү судалгаа нь ChatGPT өр аш холбогдлыг судлаачдын санал бодлого дуршдаг хэрэглээний жишээн дээр үндэслэн судалж, мөн багш нарын ChatGPT ашиглалтын талаарх судалгааг 8 асуулгаар авч SPS 13 програмдаар боловсруулалт хийж дараах 2 асуултанд хариулт өгөхийг зорьсон. Үүнд ChatGPT-ийн загвар дэлхийн нийтийн чиг хандлага ямар түвшинд байгааг тодорхойлох боловсролын салбарт манай орны нөхцөлд боловсролын салбарт ChatGPT хэрэглээ ямар түвшинд байна вэ гэсэн энэ 2 асуултанд хариулт өгөхийг энэхүү өгүүлэлээрээ зорьсон. За ChatGPT нь хүнтэй төстэй текстээр харилцан яриа өрнүүлэх чадвартай бэлтгэгдсэн хэмэл аюун ухааны загвар болохын хувьд судалгаа маркетинг, оюуны төлөвлөгөө, үйлчлүүлэгчийн оролцоо, суралцах зэрэг хэрэглээд үн цэнтэй гэдгээ баталсан гэж судлаач Booker Slade нарын эрдэмтэд үзсэн. За сүүлийн жилүүдэд бол хэмэл аюун ухааны хөгжил дэвшил нийгмийн бүх салбарт тэр дундаа боловсролын салбарт тодорхой өөрчлөлтүүдийг авчирч байна. За үүний дотор ChatGPT загвар боловсролын салбарт тодорхой өөрчлөлтүүдийг авчирч байна. Авчирч шин боломжуудыг нээж байна гэж үзсэн. За ингээд сэдвийн судлагдсан байдлын талаар эрдэмтдийн судалгааны томьёодоос авч үзсэн. За эндээс одоо яг тодорхой цөөхнийг ингээд дурдаад явчих. За Lyon нарын судлаачид болохоор ChatGPT нь OpenAI-ийн бүтээсэн GPT хэлний загвар суурилсан хэмэл аюун ухааны загвар юм аа. Энэ нь их хэмжээний өгөгдлөөр суурилсан нейрон сүлжээ бөгөөд хэлний боловсруулалт хийхэд ашиглагддаг харилцан ярианы текст суурилсан харилцан үйлчлэл зориулсан ChatGPT нь хүнтэй төстэй яриа хийх чадвараараа хурдан олонний анхаарлыг татсан гэж үзсэн байна. 23 орны илтгэлдээ тусгасан. За Porcodi болон Christie нар нь 2025 оны судалгааны бүтээлдээ GPT 3.5 суурилсан анхны загвар нь харилцан ярианы гайхалтай чадварыг санал болгож байсан бөгөөд 2023 оны 3 сард OpenAI ChatGPT гаргасан бөгөөд энэ нарийн төвхтэй ажлыг шийдвэрлэх бүтээлч байдал нарийн бичлэг сайжруулсан гэж үзсэн байна. За сая Camillo нарын судлаачид 2024 онд ChatGPT гэх мэт хувирах загварууд нь шийдвэр гаргах үйл явцад туслах чадвартай чатботууд эсвэл виртуал туслуудыг бий болгох боломжийг олгодог. Ялангуяа ChatGPT нь хэрэглэгчийн хүсэлтийг ойлгож, өгсөн мэдээлэлд үндэслэн зааварчилгааг дагаж компьютер хариултуудыг өгөх боломжтой гэж үзсэн байна. За ингээд энэ судлаачийн бүтээлүүдийг тоомжилж харуулсан. За ерөнхийд нь ингээд харуулад явчих дөө цаг хэмнэх үүднээс. За Стивний дээд боловсрол мэргэжлийн хөгжил зориулсан ChatGPT харилцан ярианы хэмэл аюун ухааны дараа авлагын өмнө болохоор дээд боловсрол хэлний загваруудыг хэрхэн ашиглаж байгаа талаар илүү тодорхой жишээ мэдэх орох байдлаар тусгасан байна. За нэгдүгээр бол эсэний оноог автоматжуулах. Хэлний загваруудыг сурагчдын эсээг ойлгож дүгнэхэд сургаж багш нарт оюутны бичвэрийг үр дүнтэй үнэн зөв үнэлэх боломжийг олгодог гэж үзсэн. За дараа нь хүүхэнд хүрсэн сургалт. За дараа нь судалгааны тусламж, анги танхимд үзүүлэх тусламж, хэлний орчуулга, судалгаа хийх, харилцааны чадрыг хөгжүүлэх, мэйл болон чатбот хэмж уулз дарга хэмжээний төлөвлөлт. За ингэ хотхны аялал гэдэг айлан гаргах зэрэгт энэ ашиглаж болно гэд бүгдийг ингэ жишээ баримтаар одоо баяжуулан тайлбарсан байна. За үүндээс одоо
эгийг танилцуулахад годхны аяллаа тусламж нь болохоор чатбот оюутны годхны виртуал аяллыг санал болгож ирээдүйн оюутнууд болон тэдний гэр бүлийнхэнд их сургуулийг судлах интерактив сонирхолтой арга замыг санал болгоход ашиглагдаж болно. Жишээлбэл та надад ирээдүйн оюутнууд төрүүлсэн их сургуулийн виртуал аяллыг тусалж чадах уу гэх мэтээр ингээд ChatGPT-с асуухад харилцан ярьж ярих боломжтой гэж ингэж тодорхойлсон байна. За 10 хэсэг рүү гарч. За энэхүү судалгааг багш нар ChatGPT хэмэл оюутны хэрэгслийг ашиглах нөхцөл байдал, хэрэглээний дадал, тулгамдлагын асуудал, ирээдүйн бодлогыг тодорхойлох явдал юм аа. За судалгаанд нийт 100 бөгөөд тэдний үндэсний демограф үзүүлэлт бол ChatGPT ашиглалтын талаар статистикаар шинжилсэн болно. За судалгаанд оролцогчдын ChatGPT ашиглалтын судалгаа хийхдээ та ChatGPT хэр ашигладаг вэ? ChatGPT-г та ямар зорилгоор ашигладаг вэ? ChatGPT-г ашиглах ямар өндөрлөлт тулгардаг вэ? Та ChatGPT-г сургалтын агуулга боловсруулах хэрхэн хэрэглэдэг вэ? ChatGPT-г хэрэглэснээр таны багшлах арга барилд ямар өөрчлөлт орсон бэ? Та ChatGPT-г сургалтын үйл ажиллагаанд цаашд хэр ашиглах хүсэлтэй вэ? ChatGPT ашиглах сургалт зааварчилгаа танд хэрэгтэй юу? Таны бодлоор ChatGPT нь боловсролын салбарт ирээдүйдээ хэрэгсэл мөн үү гэсэн энэ 8 асуултаар Google Forms ашиглан судалгааны асуулгыг авсан. За судалгааны үр дүн дүгнж үзэхэд демограф үзүүлэлтээ хүүсийн харьцаа оролцогчдын хүүсийн дундууч утга нь 195 буюу энэ судалгаанд оролцогчдын ихэнх нь эмэгтэй байгааг харуулж байна. За насны хувьд насны дундууч утга 258 байгаа нь ихэнх оролцогчд нь 26-аас 35 насны багш нар болохыг илтгэж байна. За боловсролын түвшин дундууч утга нь 112 оролцогчдын ихэнх нь бакалаврын зэрэгтэй. За боловсролын салбарт ажилласан жил нь дундаж ажлын туршлага 289 байгаа нь энэ 6-аас 10 жилийн туршлагатай багш нар давмгаалж эвлэж байна. За ChatGPT ашиглалтын байдал нь ChatGPT ашиглах давтамж нь багш нар ChatGPT-г дунджаар 188 төвшөнд ашигладаг бөгөөд ихэнх нь хаяа болон тогтмол хэрэглэдэг байна гэж үзсэн. За ChatGPT ашиглах зориулт нь болохоор энэ нь багш нар сургалтын агуулга боловсруулах, хичээл бэлтгэх зэрэг зорилгоор бага хэмжээнд ашиглаж байгааг илтгэж байна. За ашиглахад тулгуурч буй хүндрэлүүд нь зөвхөн 23 багшийн асуултанд хариулсан бөгөөд бүх оролцогч ижил төрлийн хүндрэлийг дурдсан байна. Сургалтын агуулга боловсруулахад ChatGPT үнэлгээ нь багш нар ChatGPT-г сургалтын агуулга боловсруулахад дундаж 179% үнэлгээ өгсөн бөгөөд энэ ерөнхийдөө эерэг үнэлгээтэй байна. За багшлах арга барилд үзүүлсэн нөлөө ChatGPT-г ашигласнаар багшлах арга барилд тодорхой хэмжээний эерэг өөрчлөлт орсон гэж үзсэн байна. За цаашид ChatGPT ашиглах хүсэлтэй байдал судалгаанд дундаж утга 261 байна. Энэ нь багш нар ChatGPT-г илүү өргөн хүрээнд ашиглах сонирхолтой байгааг харуулж байна. За ChatGPT ашиглах сургалт сурчлагын хэрэгцээ. Багш нарын дийлэнх нь дундаж 178 буюу ChatGPT ашиглах талаар сургалт зааварчилгаа хэрэгтэй гэж үзжээ. За ChatGPT боловсролын салбарт ирээдүйн байр суурийг тодорхойлох асуулгын үр дүн нь судалгаанд оролцогчдын олонх нь ChatGPT боловсролын салбарт ирээдүйтэй хэрэгсэл гэж үзэж байна гэж үзжээ. Судалгааны үр дүнгээс харахад багш нарын дийлэнх нь ChatGPT-г тодорхой хэмжээнд ашиглаж эхэлсэн бөгөөд сургалтын агуулга боловсруулах, заах арга барилыг баяжуулах зорилгоор үр өгөөжтэй хэрэгжилж байна. Цаашд багш нарын ChatGPT ашиглах ур чадвар, итгэлцэлийг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт сургалт зааварчилгаа шаардлагатай байна. Мөн багш нар ChatGPT-г боловсролын ирээдүйд чухал нөлөө үзүүлэх хэрэгсэл гэж үзэж байгаа нь энэхүү технологиг боловсролын салбарт үр дүнтэй нэвтрүүлэх боломж байгааг харуулж байна гэж дүгнэсэ. За ингээд ашигласан ном зөв ерөнхийд нь харуулж байна. За анхаарал тавьсанд баярлалаа.